Хичээлийн танилцуулга. Хичээлийн сэдэв нарны энерги хэрхэн зөөгдөж ирдэг вэ? Дулааны цацалт нь дулаан энерги электромагнит долгионы жишээ нь хэд дулаан туяа хэлбэрээр дамжих процесс. Энэ нь дулаан дамжуулал конвекцоос ялгаатай нь дулаан дамжуулах орчин шаарддаггүй. Нарны энерги бидэнд сонсын хоосон зайж цацалтаар дамжин ирдэг. Энэ хичээлээр бид туяа болон цацалтаар энерги зөөгддөг болохыг харуулах туршилт хийнэ. Дулаан дамжуулал, конвекц, цацлаар энерги зөөгдөх ялгааг туршилтын санаа тавьж санаагаа туршилтаар шалгана. Дулааны энерги зөөгдөх хэлбэрүүдийн талаар мэдлэгээр өгжүүлж тэдгээрийн хэрэглээг ойлгоно. Хичээлийн зорилго. Нарны энерги дэлхийд цацалтаар хэрхэн ирдгийг туршилтаар батлан дулаан зөөлтийн 3 хэлбэрийг ялгаж амьдрал дахь хэрэглээг тайлбарладаг болох. Хичээлийн зорилт. Нарны энерги цацалтаар дамждаг болохыг ойлгож танин мэдэх. Цацалтаар дулаан зөөгддөг болохыг харуулах туршилт хийж үр дүнг нь тайлбарлаж чаддаг болох. Дулаан дамжуулал, конвекц, цацалт гэсэн 3 хэлбэрийн дулаан зөөлтийг амьдрал дахь жишээгээр ялган хэрэглэдэг болох. Хэрэглэгт хүн. Сурах бичиг, дэвтэр, баллуур, харандаа, баал, тодорхойлогч. Түлхүүрэг. Туяа, энерги эсвэл эсгүүдийн тодорхой чиглэлээр тархах урсгал, гэрлийн туяа, дулааны туяа, радиоактив туяа зэрэг олон төрөл байдаг. Электромагнит долгион. Цахилгаан болон соронзон талбарын хэлбэлцэд орох зай тархах үзэгдэл. Радио долгион. Дулааны туяа, гэрэл, рентген туяа гэх мэт бүх цацалт энерги. Гэт улаан туяа. Нүдээр харагдах гэрлээс урт долгионы урттай электромагнит цацалт дулааны мэдрэмжийг үүсгэдэг хадуун биетүүдээс ялгардаг. Вакуум. Материалын бодис байхгүй, агийн молекул маш бага орон зай. Дулаан дамжуулал, конвекц үүсэхгүй, зөвхөн цацалтаар дулаан дамжиж чаддаг. Хөр хүртүн мэднэ. Цацалтын үзэгдлийг тодорхойлж нарны энерги хэрхэн ирдгийг танин мэднэ. Чадна. Өөр өнгөтэй гадаргууны дулаан шингээх цацруулах чадварыг туршилтаар харуулж чаддаг болно. Хэрэглэн. Дулаан зөөлтийн 3 хэлбэрийг ахуйн жишээгээр ялган тэдгээрийн ач холбогдлыг тодорхойлно.